тухайн тосны нуруунд бол нэг 22-оос 24 орчим бодгол амьдардаг. Цаахар вируснаас гулал одоо дэлхийд хаварсан ямар нэг янгэр аргал гэх мэт хурмал хаварц ургамлан байна. Хавчаас өгсүүлээд өдгөрөө зүртэл эдгээр олбор газар нь бол яг таны оршиж байт юм байна. Хан цаастай газар болох хэд хэдэн хүмүүс хэд хэдэн одоо байгууллага ирэх хэсгийг бид зөрчигдсөн хүндх асуудал байгаа. Тэгэхээр бид нар ямар нэгэн байдлаар бас нэг энэний ашиг тохироогоод байна шүү дээ. Энд дээр ямар их хэцүү боломж байна. Ямар гарц байна гэдэг талаар бас бид нэлээдгүй сайн ярилцгаая. Өмнөгөө аймгийн 3 тис суманд орших тосон бомбын нурууг тусгай хамгаалтанд авах асуудлаар Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимд хилцүүлэг болж өнгөрсөн юм. Нутгийн иргэдийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, сум орон нутгийн удирдлагууд, байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, төрийн бус байгууллагын төлөөлөл, улсын их хурлын гишүүд, улсын их хурлын гишүүн Дашданбэрлийн Бат Эрдэнэ ажлын алба оролцож уг хилцүүлгийг хийсэн юм. Хилцүүлгийн үр дүнд тосон бомбын нурууг нэн даруй яаралтай улсын тусгай хамгаалтанд авах нь зөв гэх байр суурин дээр оролцогч талууд нэгдэж холбогдох байгууллагуудад хандхаар болсон байна. Байгаль хамгаалагч Лав Сүмбэрл гэх 27 настай залуу тус уулыг ирвэстэй хамт хамгаалж байгаад нас барсан. Залуу нас барахаас өмнө тосон бомбын нурууг тусгай хамгаалтанд оруулахаар хөөцөлдөж байсан. Дарамталж байсан хүмүүсийн тухайд тосон бомбын нурууны орчимд уул уурхайн олборлт явуулахаар завдж байгаа хүмүүс байх магадaltaй гэж талигачийн ав ярьсан нь олон нийтийн анхаарлын төвд ирэхгүй авчирсан. Тэгэхээр түүний учир битүүлгээр нас барсан нь уул уурхайн лиценз эзэмшигчдийг хардахад хүргээд байна. 2010 онд Өмнөг аймгийн 3 тисийн тосон бомбын орчимд хайгуулын болон ажиглалтын лиценз бүү олгооч энэ газрыг төрийн хамгаалтанд оруулаач гэсэн хүсэлтийг холбогдох газруудад удаа дараа хүргүүлснээр орон нутгийнхаа нөөц хэрэгцээнд авч иргэдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэр гарч байжээ. Өмнөг аймгийг төлөөлөн улсын их хурд сонгогдсон Дашданбэрлийн Бат Эрдэнэ гишүүн яг энэ асуудалд анхаарлаа хандуулж 2012 онд соёл спорт аялал жуулчлалын сайд асан оюун гэрэлтэй хамтран засгийн газарт тосон бомбын нурууг төрийн хамгаалтанд оруулах талаар санал оруулсан боловч цөөнх болж байсныг олон нийт мартаагүй байгаа. Тэгвэл энэ асуудал байгаль хамгаалагч залуу амиа алдсантай холбоотой дахин яригдж эхлээд байгаа юм. Тиймээс тус газар болон тэнд амьдардаг ирвсийг хамгаалах зорилгоор тусгай хамгаалтанд авах асуудлыг хөндөсөн нь энэ юм. Хамгаалтанд авах гэж байгаа одоо гол үндэслэл нь болохдоо зэрэг тэнд нэг 22-оос 24 байдгал цоохор вирус байна. Цоохор вирус гэдэг амтан яг экосистемийнхаа ач холбогдлын талаар аваад үзэх юм бол тийм шүхүр амт юм байна. Цоохор вирус байгаа бол янгэр ямаа байдаг. Янгэр нутагч байгаа газар төрөөс идэж тэжээл гэдэг хэдэн 100 мянган жил дамжин ургасан тэр биомасс нь байж байдаг. Тэр нь байгаа бол тэр биомассыг дагсан тэр газрын өрсөнд байдаг тэр зүйлүүд нь бүгд одоо хадгалууд үлддэг. Ер нь бидний яриад байдаг онгон байгаль, унган байгаль гэж яриад байдаг чинь ард юуг тэгж хэлээд байгаа юм бэ гэдэг дотор энэ цоохор ирвс шиг амтд бий байгаа бол надад ч унган байгаль чинь байгаа шүү л гэдгийг заагаад идэх юм байна. Ирвс гэж ямар нандин амт юм. 2 жилд 2-4 гуян гаргадаг. Тэр гуянгийн бас хөөрхөн бусдад хайрлуулахын тулд тэр өршлүүлдэг, нэр өгдөг асуудал байдаг. Энд бас бүх одоо аль одоо хөвсгөл нутгийн тэр хүн хүртэл одоо ингээс биштгэлийн хайрлагуу тэр ус зүг явьжсэн гэдгийг сонсогдсон. Энэ асуудлыг бид нар улам ойлгож байгаа. Иргэсний талаарх одоо бүх цогц судалгаа тэгээ тэрэн дээр болохоор бид нар яаж судлах вэ гэхээр хүзөвч хийж судалгаа хийдэг. Мөн одоо автомат камераараас судалгаа хийж байгаа. Энэ бүгдээсээ яг эдэрт хичээлийн бас судалдаг. Дээрэс нь нутгийн иргэдийн одоо оролцоотой нутгийн иргэдийн одоо байгаль хамгаалах мэдлэгийг одоо дээшлүүлэхийн тулд бас
ажиллаж байна. Тэгээд энэ тухайн орон нутгийг бас тусгай хамгаалтанд авах гэсэн энэ ажлаар бол хийдэг. Ерөнхийдөө үр дүн маань бол яг энэ хүзүүвчтэй энэ камер одоо хийснээс ямар үр дүн хүрсэн бэ гэхээр ерөнхийдөө эзэмшил газар нутаг нь яг нэг эрсний хувьд 75-аас 350 км газрыг бол эзэмшдэг юм байна. Ерөнхийдөө 8 өдөрт нэг янгар иддэг. Эдэрс жилийнх нь одоо 65% бол янгар эзэлдэг. Тэгээд тухайн тосдын нуруунд бол нэг 22-оос 24 орчим бодгол амьдардаг. Ер нь эдэрс тэжээлийн хувьд бол 1000-аад янгар 250 орчим одоо аргал байгааг бол одоогийн байдлаар бид нэр тогтоогоод байна. Өмнөгов аймгийн 3 тис сумын нутаг дэх тост тосон бомбын нуруу нь аймгийн төв Далдан задад хотоос баруун зүгт 308 км зайд, 3 тис сумаас баруун тийш 40 км, 3 сайхны байгалийн цогцлборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хил тулж, хойд талаараа нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндөй хоолоогоор тусгаарлагдан оршдог. Алтай нурууны зүүн төгсгөл, говийн Алтай нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол орон төдийгүй дэлхийд ховордож улаан намд орсон цоохор ирвэсийн өндөр нэгтршилтай эдээсэн амьдардаг цөөн нутгийн нэг. Судлаачдын үзснээр энэ нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсийн онцгой амьдрах орчин болж байгаагаараа чухал аж холбогдлоо төдийгүй байгалийн баялагаас гадна газар дээрх баялаг ихтэй. Ялангуяа аргал, хонь, цоохор ирвэс, янгир гөрөөс илбэгтэй энэ нутгийн иргэд эрт дээрээс эхлэн байгалаа хамгаалж онгон дагшнаар нь өдий хүргэсэн байгаль цагуур хөрс усны хувьд ч онцгой нутаг юм. Манай тосон бомбын нуруу гэдэг бол хамгийн одоо эмзэг хөрстэй. Хад жолоорхог элсэрхэг хөрстэй. Манай ер нь Өмнөговын 3 тисмын нутаг гэдэг бол маш одоо эмзэг хөрстэй нутаг байдаг. Дээрээс нь манай хөрс бол эмзэг юм байна. За нэг 20 см-ийн биомасс байна. Тэгээд тэрнээс цаашаа бол одоо тэр биомасс ял зэмгийн хэмжээ байхгүй юм уу багасаа явчихж байгаа ийм байдалтай байгаа. Үнэхээр дэлхийн одоо хаанч байхгүй унган эндемик тийм урмал амьтантай газар юм байна. Хайрлахгүй байхын аргагүй газар юм байна. Хоолой зэрэгсэн ба. Цагийн хайлаасны баян бүрдүүд байгаа. Баян бүрдүүд бол говьд ус барьж яадаг ганц одоо том экосистемийн хувьд ачаал тогтолтой ийм одоо ургамлын төрөл зүйл. Энийг бас заавал авах хэрэгтэй. Тэгэд бас энэ хэсгийг оруулсан. За ийм талбайг хамраад бүхэлдээ бол 618 мянган одоо газрыг улсын засгийн хамгаалтанд авахар засгийн газрын хуралдаанд оруулсан. Ус болог шанттай тэгээд одоо эмийн ургамлуудтай онцлог байгальтай газартай. Ер нь бол антай ургамлынхаа талаас ялангуяа цөлжилт ихсэж байгаа, дулаар л одоо нэмэгдэж байгаа, цаг уурын өөрчлөлт гарч байгаа ийм үед Монгол улс бол говийн бүс, говь хээрийн бүс рүүгээ харсан одоо байгалийнхаа энэ олон янз байдал, биологийнхаа олон янз байдлыг авч үлдэх. За үүний дотор энэ ургамлын биомасс бүхий одоо хөрсний судалгаагаа сайн хийгээд энийг авч үлдэх асуудал бол за ер нь бол амин чухал асуудал доо. Манай тэнд байдаг одоо малах хойно бол одоо ямар ч өвчин зовлон байхгүй хүн ард нь эрүүл сарвал энэ байдаг нь юу вэ гэхлээр зэрэг одоо тэр ямар нэг одоо гадны нөлөө байхгүй тийм ээ уус ургамлын бохирдуулах тийм ямар ч үндэслэлгүй тийм амьдардаг учраас ард иргэд нь амтантайгаа мал сүрэгтэйгаа эрүүл ийм сайхан амьдардаг нутгаал одоо тусгай хамгаалтанд авч өгөөч л гэж би хүсэх гэж одоо дуу хоолойгоо хөргөх гэж энэ газар ирсэн. Бас дахиад нэг шалтгаан бий, эзэн засгийн шалтгаан бий. Ирүүсээ хамгаалах. Монгол улсад 1990-ад оноос хойш орж иж байгаа байгаль хамгаалах төслүүд нэг төслүүдийн нэг гол үндэслэл бол нэгэн ховор амьтан тэр нь одоо ирүүсийг хамгаалах гэж. Энэ мөнгийг танаад өгч байгаа шүү гэж Дэлхийн банк, Дэлхийн байгаль хамгаалах сан нэгдсэн үндэсний байгалийн хөгжлийн хөтөлбөрөөс орж иж байгаа энэ сая долларын төслүүд дотор ирүүсийг хамгаална гэсэн энэ зүйл зайлшгүй явдгийг шүү. Хэрвээ ирвс байгаагүй бол энэ байгаль хамгаалалт орж иж байгаа олон сая долларын хөрөнгө мөнгө 1990-ад оноос хойш орж ирэхгүй байсан байж магадгүй шүү гэж би нэгдүгээр хэлэх гэж. Сүүлийн 7 жилийн турш жилд 200 орчим мянган долларын зардал гаргаад энэ 22 амтны одоо тархац, байршил, өсөлт, үржил ингээд мэргэжлэн судлаад нэлээд хэдэн нь бол хүзүүвчтэй явж байгаа. Энэ 200 мянган долларын бол
одоо Америкийн амтан хамгаалах сангаас гаргадаг. Тухайн тэр нутгийн иргэдтэй хамтарч ажилладаг малын даатгал хөтөлбөр дээр бол бид нэр жилдээ бол нэг 10-аас 15 сая төгрөгөөр нөхөрл хохирол төлж өгж байгаа. Нутгийн иргэд маань өөрсдөө бас яг тухайн тэр газар орноо бол 5-6 нөхөрл болоод хуваагдаад тэндээсээ одоо нутгийн идэвхтэн байгаль хамгаалагч нар нь өөрсдөө бас ингээд улиралд нэг удаас эргүүл хийж одоо ажиллаж байгаа. Мөн одоо хотон дотроос одоо малаа алдах байдлыг одоо алдагдуулах үүднээс тогн тийм хашааг бол бид нэр бас хийж туршилт хийсэн. Энэ үдлээс бол ямарваа нэг одоо малын хохирол бол гараагүй тийм үр дүн гарсан байна. Хамгаалтанд авахаар санал болгож байгаа ил газарт уул уурхайн лиценз цөөнгөө байгаа тухай хилцүүлгийн үеэр хөндөгдсөн. Иймээс урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх яаралтай тусгай хамгаалтанд авах асуудлыг шийдвэрлэж өгөхийг орон нутгийн удирдлага маш тийм төлөөлөл өссөн. За манай сумын газар нутгийн одоо 20% нь бол лицензтэй болсон гэж би түрүүнд тайлбарласан байгаа. Тэгэхээр одоо манай сумын газар нутаг дээр лиценз бол хангалттай олгогдсон. Гэтэл энэ дээр үйл ажиллагаа явуулж байгаа 3-4 уурхай байж байна. Тэр уурхайнууд өнөөдөр үйл ажиллагаа жигдэх явуулж чадахгүй зогсон байдалтай болцсон. Ийм байхад дахиад одоо яг ижил төрлийн уул уурхайг газар олгоод уул уурхайг нээлгэх ийм шийдвэр гаргаад байгаа нь бол орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа малчид болон орон нутгийн ард иргэдэд асар хүндрэлтэй байна гэдгийг энд бас онцлог гаргахтаж оролцсон юм аа. Өнөөдөр 3 төс сумд ихэд Монгол улсын хэмжээнд том тооцогдох 4 том уурхай ажиллаж байгаа. Өнөөдөр Өмнөг аймгийн хэмжээнд оюутлогой 5 толгой гэсэн том төслүүд хэрэгжиж байгаа. Бараг бүх аймаг сум багт бол өнөөдөр ямар нэгэн том төслүүд хэрэгжиж байдаг. Өмнөг говийн айжуу 50 говийн бид нар бол энэ асуудалд бол маш хүлээжтэй хандж байгаа. Тэгж хандах болно. За зарим сайд нар маань эдийн засгийн асуудал сайд хариулсан сайд нар тэрийг бол бас шууд буруутгаж болохгүй. Хариуцсан ажил нь тэр. Байгаль орчны сайдаа таны авч байгаа толбайд чинь тичнээн лиценз орж байна. Энэ дотор чи ийм одоо томоохон хайгуулын болоод бусад зардал шингэсэн толбайнууд байна. Тэгээ энийг яах юм? Та энийг харж байгаа юм уу? Засгийн газар эргүүлээд ийм хэмжээний компенсац мөнгө өгөх юм уу? Эдийн засгийн тийм хүчин чадал байгаа мó? За тэгсэн ч гэсэн байгаль орчны сайд, байгаль орчны яамныхан, уул уурхай яамныхан хоёр талаас суугаад алийг гаргахгүй үгүй. Бид нар энэ хил хязгаарыг бол яавч татгах нь оруулахгүйгээд одоогийн байдлаар бол одоо мөн нэг 14 байна уу лиценз одоо манай тусгай хамгаалтанд авчихсан талбай дээр орцсон байж байгаа. Зарим уул уурхай лицензтэй хүмүүсийн амнаас их хариуцлагагүй гардаг та. Тэнд нэгдвэн, тэнд алтвэн, тэнд нүүрсвэн, гүн зөөхөн идэх 20 идэх ерөөсийн өөр уулын очиж нүүлгчиж болтгүй мөн гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр чинь одоо ингээд судлаачдын үгийг сонсоход ерөөс бол өөрөө нутгаа болдог, өөрөө газараа өөрөө шийдэж суурьшдаг ийм одоо нэнтэй амтан танаа мөсгийг сонгоод, танаа уулыг сонгоод суурьшсан хэдэн мянган жилээр суурьшсан тэр амьтдыг нүүлгэх гэж хэдэн мянган жилээр ахуй солио хөгжүүлсэн малчтаа тэндээс нүүлэх хичээснээс бид амьдрах орчин, унган төрх хамгийн гол нь дэлхийд байхгүй унган хуур зүйлсээ хамтдаа дуулаараа хамгаалъя. Яг ашиглалтын лиценз авцсан. Одоо үйл ажиллагаа яваад хэзээ эхлээд бэлэн болцсон байгаа. Тэрүүнийг одоо ашиглаад эхэлчих юм бол манай тос мумбай нутагт өөрөөр тэр нутагт нутаглаж байгаа малчид бол одоо мал аж ахуй эрхлэх одоо боломжгүй болох. Бид нар амьдрах газаргүй болох. Тэр ард өөр хөөхөд байна, ачцээ байна. Азай буурлаас хавхуулаад одоо тэгээд нутагс энэ газрыг одоо ямар ч хийсэн дархан цаастайгаа байлгая л гэсэн ийм утгаснаатай би тэр газраас ирсэн. Одоо бид нутаг орноо хамгаалж энэ тусгай хамгаалтанд ахгуулах талаар одоо малчидынхаа дуу хоолойг төр засагтаа гэж хүргэх зорилготой одоо бид энэ өвлийн хүйтэнд иржсэн дээ. 900 км-ийн цаанаас эрэхтэй одоо өвлийн хүйтэн цаг эхэлсэн хүйтэн шуургатай цасан шуургатай байхад ирлээ. Цасан шуурга нэг өдөр болоод өнгөрөхөд миний нутаг усыг устгахчих юм бол хэнж эргээс эргэж авч чадахгүй ч бас би нутаг усаа хамгаалах гэж ирсэн. Манай сумд үлдсэн ганц хөндөгдөөгүй байгаа нутаг маань тэр манай нутаг байдаг. Тэн дээр л одоо бид нар өр хойч хүүхэдтэй л өвдөөхийн төлөө л ингээл тэр газраас зорж ирээл явж байна. Тасан бомбынхаа нуруу тусгай хамгаалтанд авахын тулд одоо тэр газраас ирж оролцож явнаа бас
ард үлдсэн малчин олноо төлөөж ирсэн. Боломжийн одоо гаргалагыг нь гаргаж өгсөн одоо их хурлын гишүүн Бат Эрдэнэ болон 90 он алга төрийн бус байгууллагын хамт олон энэ олон одоо доктор эдэмтэд баярлан талархнаа юуны өмнө илэрхийлье. Тосон бомбын нуруунд цоохор ирвэс суурьшдаг. Ургамал амьтны хувьд хосгүй гээд онцлогтой дээр яг 3 тис сумын нутаг Тосто тосон бомбын нуруунаас археологийн нэн ховор олдурууд олдсон байх юм. Ой, юуны тулд өмнө говийн баруун хэсэг гэж ярих зүйтэй юм л та. Энэ бол дэлхийд нэрд гарсан Монгол орны өлөг гөрүүлийн гэж ярьдаг. Гэхдээ өдөө 10-20-од эртний амьтан байгаа юм байна. Нүдэнд харагдахгүй шихүү жижигхэн хавчаас өгсүүлээд өлөг гөрүүл хүртэл эдгээр олдуурт газар нь бол яг танай амьтгаар оршиж байдаг юм байна. Тосны нуруунд бид нар ингээд эдхийн газрын дургийг авч үзвэл Төв Азийн цөл дотроо бид сайн мэднэ. Монголтой хэлцэлгээ оршдог Хятадын Тян Шан буюу Тэнгэр уул хэмээх уул байдаг. Монгол орны Алтай улсын систем нь баруун хойноос зүүн рүү шасган тогтсон бол Тосны нуруу цаашаа Цагаан богд Нэмэгтийн улс энэ бүхэн бүгд энэ утрагийн дагуу сунж тогтсон юм онцлогтой байдаг. Энэ бол тэр газар зүйн байршлын хувьд бас юм өрмөц. За үүнтэйгээ уялдаа түүний Амтхан ургамлын аймгийн хувьд ч гэсэн өрмөц ийм бүрдлийг илэрхийлдэг. Энэ амтан бол за нэг 20 метр уртаашаа дөрвөн хөлдөж явдаг нөгөө заврапод гэдэг шүү дээ. Танай аймгаар анх удаа танай аймгаас олдсон танай сумын нутгаас олдсон. Нэрийн Ширхабрын нэг би ч одоо энэ хэлэхэд жаахан хэцүүдгийн Опистоцелика үжи гэсэн нэртэй нэг юм мундаг том амтан олдож байсан юм байна. Одоо ингээд өнөөдөр энэ палеонтологийн археологийн эрдэм шинжилгээний ажлууд 1990-ад оноос ажил дээр ажиллаж амьдарч энийг судалж байгаа хүмүүс энэ бүхний одоо бүх судалгаа үйл ажиллагаанаас сонсоход өнөөдөр зөвхөн уул уурхай нүүрснээс илүү энэ бүс нутаг нь цаашдаа Монголын ирээдүйн эдийн засгийн хамгийн том уурхай юм биш үү гэсэн тийм асуудал дээр бид нар хандах хэрэгтэй гэж үзэж байгаа. Хэлэлцүүлэг инхүү өрнөж Тосто тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалтанд авах асуудлаар холбогдох байгууллагуудад цаг алдалгүй хандаж шийдвэрлүүлэхээр болсон юм. Харин улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ Тосто тосон бомбын нуруунаас эхлээд 3 тисийн нутаг дамнсан 808,000 га газрыг төрийн хамгаалтанд оруулан өөрийн зүгээс санаачлан Төв Азийн говь судлал болон аялал жуулчлалын эко төв байгуулах санаачлагыг гаргаж эрүүс судлалыг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн нь хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн талархлыг хүлээсэн юм. Багийнхаа нөхдүүдтэй эрдэмтдүүдийг оролцуулаад эрүүс сангийнхныгаа оролцуулаад бид нар ямар нэгэн тэр тост багийн төвд багийг нь тогтчуулаад энд говийн Төв Азийн говь судлалын тодорхой тэр салбар төв мөн Төв Азийн аялал жуулчлалын энэ төв сурчлагын төв байгаль орчин судалгааны сурчлагын эко төв байгуулъя. Тэнд олон монголчуудын монголоор бахархдаг олон сайхан хүмүүсийг олон сайхан ёс заншлаараа дээдэлдэг олон хүмүүсийг авчиж үзүүлж харуулъя. Эрдэмтдийн тэнд ажиллах болцоог нь хангая. Тэр эрүүс хамгаалах сангийнхаа энэ хийж байгаа тэр гадна дотны хөтөлбөрийн асуудыг дэмжиж гэж бид бодож байгаа. Тэгээд бол миний хувийн зүгээс та бүхэнтэйгээ одоо гарах дотроо ямар нэгэн ажил бол шийдвэр гардаг. Би бол тийм ажиллагааг бол та бүхэнтэйгээ хамтарч хийе. Тэгэхээр тусгай хамгаалалттай авна гэдэг бол зүгээр нэг хэсэг газрыг аваад хав дараад гэртэх гээд байгаа юм биш. Цаана нь эдийн засгийн нийгмийн дахиад олон жилийн алсын араа харсан том ач холбогдолтой зүйл байгаамаа. Ийм учраас бол тосон бомбын нурууг бол зайлбарг улсын засгийн хамгаалтанд давна. Би бол ажил эрхэлж байгаа хүний хувьд бол энэ дээр хатуу байр суурьтай байгаа. Ойрын үед бол ингээд он дотроо багтаага засгийн газраар оруулаад улсын хурлаар оруулаад явна гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ уулыг хамгаалтанд авах нэг удаагийн боломжийг засгийн газрын гишүүн багтаа би алдсан юм. Тэр үед энэ нутаг өсөлт хангалттай мэдээлэл байхгүй. Дэмжиг гэдэг үгнээс өөр дэмжих үг байхгүй. Яагаад дэмжихсэн бэ гэдгийг зээжээр хамгаалж чадахгүй байж нэг удаагийн шийдвэр гаргаж чадаагүй. Гэхдээ би одоо тэр харамсч байна. Одоо бол 618,000 гагаар өгсөн байж байгаа шүү.
тэр баруун зүүн уртлын хэсэг дээр л байгаа шүү дээ. Зүүн уртлын хэсгийн тэр нэг шигүүл лицензэн дээр хил хязгаарыг арай хойгоор уулуурхан яамтай нийлж байгаад ингээд татсан зүйл байгаа. Энд бол мэдээж орон нутгийг хамгаалах гэж байгаа, дархан цаастай газар болох гэж байгаа, тусаар хэсэг авах гэж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ энэ асуудал бас тодорхой хүмүүс эрх ашиг хөндөх болно. Тэр хүмүүстэйгээ бид нар хүн хэлээр мал төлөөрөө гэж ойлголцох хэрэгтэй гэж бодож байгаа. Улсын тусгай хамгаалтанд авах үндслийг 1-дугаарт дэлхийд нэн ховордсон цоохор ирвэс суурьшдаг. 2-дугаарт байгалийн баялагаас гадна газар дээрх баялаг ихтэй унган байдлан хадгалж өнөө хүрсэн. 3-дугаарт нутгийн иргэд малчтын амьдрах нөхцөлийг хэвээрүүлдэг. 4-дугаарт археологийн үн цэнтэй газар нутаг болохын хувьд тусгай хамгаалтанд авах шаардлагатай гэж тодорхойлсон юм. Хаан тослын нуруунд бол 22-оос 24 орчим болгож амьдардаг. Цоохор өрөөснөөс хуулаад одоо дэлхийд ховорцсон ямар оног янгэр аргал гэх мэт урмал ховорц урмал байна. Хавчаас өгсөндөө өдгөр үсэлтэл тэр олцсон бол яг таныг оршиж өгөх юм байна. Энэ застага зөвлөхгүй. Хэд хүмүүс хэд хэдэн одоо байгаль эрх ашиг зөрчиг хүнд асуудал байгаа. Бид нар ямар нэгэн байдлаар бас нэг энэний асуудал төрөөгд байна. Энд дээр ямар их хэцүү боломж байна. Ямар гарц байна гэдгээр бас мэдээд байсан. Ярилцсан.